Сонсгоно итгэлийн ахын төсөө. Эзний өдрийн мэнд хүргэе. Таны шинэ 7 хоногт эзэн бурхны ивэл нэгүсэл хайр бэлхэн дүүрэн байгуултугай. Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн Галил Монгол чуулганы мэдээлэл танд хүрэхэд бэлэн боллоо. Эхний мэдээ өнгөрсөн эзний өдөр талархлын баяр болж өнгөрлөө. Солонгос дахь монголчуудын нэгдсэн мөргөл болж Галил чуулган нэгдэж итгэлийн ахын дүүсийн хамт эзэн бурхандаа магтаал хүндлэл өргөн залбирч талархсан ерөөл дүүрэн хүндэтгэл байлаа. Солонгос дахь монгол чуулган бүрийг эзэн бурхан ивэг. Дараагийн мэдээ 7 хоногийн дундуур 9 бүлгийн нөхөрлөлүүд зохион байгуулагдаж байна. Тавлсан цагтаа цуглаж эзний үгэнд суралцаж бие биенээ босгон байгуулж нөхөрлсөн ивэл дүүрэн цаг байлаа. Чуулганы гишүүн таны гэрийнхээ ойролцоох 9 бүлэгт хамрагдахыг уриалж байна. Хайр эзэн бурхан итгэлийн ахын дүүс тань дуртаяа хүлээн авах болно. Ном бол ертөнцийг харах цонх билээ. Галил чуулганы дэргэд Галил номын дэлгүүр ажиллаж байна. Үйлчлэлийн зорилго нь бүгд найрамдах Солонгос улсад оршин суугаа Монгол иргэдтэй мэдлэг, мэрэгэн ухаан, үндэсний хэл соёл боловсролд хувь нэмэр оруулж номын худалдаа үйлчлэгийг онлайн байдлаар хүргэж Монгол болон Солонгос хоёр улсын номын зурж болох төдийгүй эзний сайн мэдээг хүргэх харилцаа бий болгоход зорж байна. Одоогийн байдлаар тогтмол 40 орчим үйлчлүүлэгчтэй болж харилцаа холбоо өргөжин хэлсээр байна. Тэрээр бүх хүн аврагдаж үнний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг 1-р Тимот 2:4. Дараагийн мэдээ Галил Монгол чуулганаас санаачлан зохион байгуулж буй Библийн амтлагаа сургалт энэ оны 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд 18 цагт чуулганы байранд болох тул итгэлийн ахын дүүс та бүхнийгээ өргөнөөр оролцохыг хүсье. Энэхүү сургалтыг Бурхантын Есүс чуулганы пастор Бат Эрдэнэ, Алсын хараа чуулганы пастор Инх Тайван, Global Mission Church чуулганы пастор Батганбаатар, мөн Галил Монгол чуулганы пастор Төр Мөнх нар хамтран зааж явуулна. Мэргэдийн үгсэд чих тавь, мэдлэг ухаанд зүрхийн хандвал сургаалт төгс 15-7. Галил Монгол чуулганы Джеймс радио 7 хоног бүрийн лав гараг болон баасан гарагт таны сонорт хүрч байна. Бурхны мэрэгэн ухаан амьдралд тань биелээ болоход туслах зорилготой Матай 5:6 дээр хэлсэнчлэн зөвхт байдлын төлөө өлсөж цангагсад ерөөлтэй яа. Тэд цатгагддаг болно гэдэгчлэн бусдад сайнаар гэрэл давс болж яваараа хэмээн сургамжит дугаар хүргэж байна. Мөн Есүс Христэд итгэн амьдрал нь өөрчлөгдсөн пасторуудын гэрчлэл халуун дулаан ярилцлага танд хүрч байгаа билээ. Та нар ертөнцийн гэрэл мөн уулан дээр хот нуугдаж үлч чадна. Матай 5:14. Галил Монгол чуулганы мэдээлэлтэй хамт байсан итгэлийн ахын дүүс та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногт тань эзэн бурхны хамгаалалт удирдамж, ивэл ерөөл бэлхэн дүүрэн байгуултугай. Хүндэтгэл мөргөлийн цагтаа тавтаа морил.